2090 он гэхэд ер нь бол энэ ботаны мөсөн гол энд байгаа мөсөн голнууд бүгд хайлж дуусна гэж үзэж байгаа юм. Хүнд байдаг гэсэн шүү дээ. Ягаад вэ наа гэж. За шагараа. Ингээл шороо босдоо шүү дээ. Шороо босохдоо л энийг ингээл хамаал урсаад байдаг гэсэн. Моо за ингээ харагдчих шүү дээ. Дан гэдэг Орсын эрдэмтэн судлаач хүн энийг мөсөн голыг нээж илрүүлээ. Тэгээд өөрийнхөө нэрээр нэрлсэн байдгийн байна лээ. 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа ирсэн туршлагаас оваалцъя. Хонцчаав содлоо одоо өглөөний 9 цаг. Өнөөдөр Алтай таван бүгд рүү явна. Замаараа сүүн гол тэр нөө мөсөн гол өдрийг харах бах. Тэр мөсөн голч Алтай таван бүгд ирээд юм шиг байна. Яг ч нэлээд сэрүүхэн байна. Өглөөс ирэхэд бол нэлээд сэрүүхэн сэрж байна. Алтай таван бүгд бол бүр хөдөн байх бах гэдэг. Очиж байгаа цайгаар нарж байгаа тонох үгүй шийднэ. Гадаа нэг иймэрхүү. Яг хөдлөх гээд байж байна да. Биш тэгээд амар юм дөө ганцхан цүнхтэй. Өөр л өстэй хэмэгдэх юм байхгүй. Камера хэмэгдээл утсаа хэмэгдээл тэгэл манай програм хамт явж байгаа. Програмтай хамт явж байгаа айлуудын танс. Бид нэр энэ гэрт тонлоо. Бай байгальтай юм аа. Яг явсаар хагаад сүүн гол дээр ирсэн. Тэгээд сүүн голны талаар би нэлээд уншиж байсан. Яагаад ийм зэгэл өнгөтэй байдгийг нэлээд саарал ийм өстэй. Одоо яг тийш бийцсэн. Давсаг гаргал. Энэ хавийн 0 гэж стандартаар амар юм байх юм аа. За би бол дүүрч заяа. 0-ын тэр цаашаа очиж байгаа тэгэл хөнгөнөр бийцэж байгаа болохоор 0-ын цаана нэтж байгаа эмэгтэй хүмүүс амар хэцүү нэгт. За тэгээд гадаад хүмүүс бол бүр дууссан. Тэр Япон солонгосчууд хараад бүр шокнд ороод идэг аргагүй заяа. Одоо энэ замаар энэ гүрээр гараад тэгээд цаашаа Алтай таван багт руу явах юм билээ. Алтай таван багт явах замд угаасаа сүүн гол нэгээ урсч идэг. Хамгийн дэжгүй харамстай газар энэ л биш үү. Маа жолооч бол энэ дээр л зогсож харуулж байна. Тэр өнгөтэй харагдаж байгаа юм бол та камер дээр. Надад бол нэг жоохон усан дээр жоохон цемент хийчихээр ямар өнгөтэй болдог шиг л харагдаж байгаа юм.
дурсан үү? Айгу хүнд байдаг гэсэн шүү дээ. Ягаад байна гэх. За шагараа. Ийм өнгөтэй. Йоо, ийшиг юм унгаагаас олж авах нь байхгүй гэдэг юм. Зэ ингэж л байж байна да. Ялаа шамуул ихтэй энэ амир гол байдаг болохоор аргагүй юм болоо. Вау, тийшээ гоё харагдчих шүү дээ. Та таван богдол хамгийн гоё ингээд байгаа юм да. Гэтэ яг зарим хүмүүс өчтөрийн миний очисон хүрхрээг бас их гоё гэдэг байгаа. Надад бол тэр хүрхрээ бол гоё байсан. Хүрхрэнээсээ илүүтэйгээр нөгөө хүрхээр явах замд байсан тэр хараацсан нь бол үнэхээр гайхалтай санагдсан. Манай хүмүүс маань Алтай таван богд дээр одоо хэр утах юм бол би болохоор Алтай таван богд дээр ядаж хондгоо маркетд 2-3 цаг байчмаар байгаа байхгүй. Тэгээ манайхан жоохон үдсэн болоод тэгэл гээс явхаа л бодоод байгаа шүү л. За тэгээ цаашаа Алтай таван богд руугаа явна да. Би одоо яаж ч харагдаж идэм бол доо. Тэгээ одоо гэрээсээ гараад одоо 13 хоног болсон юм чинь. Нилээн л царай алдсан байх. Тэгээ ингээд шилгүү болсон чи өчтөр шилээ гол руу унгацсан тэгээд тэгсэн чинь жоохон харамсалтай л байгаа. Хэлэхгүй байна. Бүрэгдэм бичлэг үү? Нэг юм яриадсан шүү дээ. Яагаад хийлэгдэггүй гэсэн бэ? Энд чинь ерөөсөө л ингээд тэр чигтээ тоосон сэр юм байлээ шүү дээ. Дотроо шороотой гол. Би яг түрүү жил нэг яг бүр айгуу судалж ирсэн юм яг нэг талаар. Ягаад ийм өнгөтэй байд юм болсон чинь хилийн цаана нэг тийм том норууд байд юм байна л да. Тэгээд тэд нар нь хайлаа том мөстэй. Мөс нь хайлаа том ороод доошоо гол руугаа унж орж ирээд. Тэгэнгүүт голынхын доор байдаг тэр нөгөө нэг хатуулаг нэг тийм ариу нэг өөр хөрс байд юм шиг байгаа. Тэр хөрсөн дээр пад идэл унаал тэр хөрс нь ингээл шороо босдоо штэ. Шороо босготоо л энийг ингээл хамаал урсаад идэв билээ. Гэж би ойлгосон. Сайхан шүний намуухан сайн байна уу нүдэн өлөх явдал сайхнаар тоохын цагтаа сайн уу. Яг таван богд дээр ирсэн. Нилээн явж ирлээ. Зам нь нэг тийм амар төсөөсөн шиг бол амар бол биш юм байна. Нэг 15 км орчим газар нилээн явд юм байна. Жохон зам нь ийм дэгэн доогон нилээн жохон том чөлөөтэй. Тэгээд ингэж ирдэг юм байна да. Ийм газар байдаг юм байна. Үнэхээр гоё газар байд юм байна. Тэгээд одоо энэ таван богдыг үзэх гэж би одоо энэ хүнд цүнхээ 13-4 хоног өөрч явсан. Тэгээд энтэйгээ заавал зураг даруулна гэж тийшээ бууж агаад дэжгүй спотыг нь олж байгаа зураг даруулна. Тэгээд албаар цүнхээ өрөөд гараад ирлээ. Яг одоо Алтай таван богдыг тайлбарлуулъя штэ. Одоо энэ харагдаж байгаа бол Малчин оргил. Энэ орж ирж байгаа нь Ботаны мөсөн гол. Тэгээд Александр мөсөн гол Наран уул баха. Миний санаж байгаагаар. Тэгээд
малчин оргил нь болохоор яадаг вэ гэсэн чинь одоо энэ уулнуудаас одоо энгийн над шиг хүн авирах боломжтой ганц уулна. Бусад уулны яадаг вэ гэсэн чинь зөвхөн мэрэгжлийн ууланд алхдаг ч юм уу тиймэрхүү авирдаг хүмүүс тоноглолтойгоо баг бүрэлдэхүүнтэйгээ зөвшөөрөл авч гардаг. Яг хаа малчин оргилч гэсэн юм бол ялгаагүй зөвшөөрөл аавна. Гэхдээ юу нь бол би гарч болсон тоноглолгүйгээр. За Ботоны мөсөн гол гээд энд явж урсж байгаа мөсөн гол нь ямар учиртай вэ гэсэн чинь 18 дугаар зууны сүүл 1800 биш 19 дугаар зууны сүүл шүү sorry 19 дугаар зууны сүүл яг оныг нь тодорхой санахгүй байна. Яасан бэ гэсэн чинь одоо энэ Алтай 5 богдын Ботоны мөсөн гол гэдэг зүйлийг Оросууд газар зүйн судалгаа манад хийсэн 2 удаа ч гэлөө. Дан гэдэг Оросын эрдэмтэн судлаач хүн энийг мөсөн голыг нээж илрүүлээ. Тэгээд өөрийнхөө нэрээр нэрлсэн байдгийн байна лээ. Тэгээ нөгөөтг нь Александр гэж байгааг бодоход бас л нэг Орос хүн өөрийнхөө нэрээр нэрлсэн баг. Тэгээд бусад уулнууд нь яг яадгийг бас сайн мэдэхгүй байна. Өөр илүү дутуу юмыг нь бол мэдэхгүй. Путин байдаг боловч гайгүй л үгүй юм байна. Жохон салхитай нүүр мүрээ жоохон хаачих юм бол гайгүй. Нэг тийм би даарч бариад ах юм ерөөсөө байхгүй. Санагдлаа. Тэг морин айл хүртэл унуулт яах. Хаа хүртэл морин унуулт юм. Мөсөн гол хүртэл хэдэн төгрөгөө? 30 мянган төгрөг ирж очих юм те. Зөв. Сугал ороход 40 мянган. Зэ одоо энэ чинь ингээ харагдаж байгаа. Тэр нөгөө мөсөн гол руу ноцж яваад ирэхийн оронд морин 30 мянган төгрөгөөр унуулдаг юм байна. Дэшээ гаргаж ирэх гэж их зовдөг ах уу өрх моринуудыг. Мөсөн гол руугаа алхана да. Тэгээ би өөрөө болохоор нэг юм харагдаж байна. Нара. Ингээ Алтай 5 богд дээр зүр юм аахгүй арахгүй машин заяа. Тэгээ прүүснүүд ямар ч асуудалгүй гараад ирсэн. Чи бүр ингээд юм цацж байгаа юм шүү дээ. Тэр нь юу юм бол харуулна. Нэг юм ингээд нэг лам моо за ингээ харагдчих шүү дээ. Ингэж цацгаар яад яах? Хэмэрийн дасгын ингэж юу яаж байгаль даамхан шинжлэх ухааны нэг юм заасан. Нэгсэн доо нэг ажил өгөх бүхэл юм даасан. Зөв. Nice. Яа, хатад чагаа. Номонш байна төвдөр. Доошоо бууж үзнэ. Цахлаанууд одоо энд юу идэв юм бол нуур мууртай байд юм бах та. Энд чи хүмүүс ингээд юм их аван дээр нөрөгдөг болохоор цахлаа их л байгаа юм л да. Би энэ цахлаад та дурггүй шүү. Үнэхээр навшин шүү. Орос програм явж байна. Оросоос ирсэн програм юм бах та. Ингээд ийм Орос номертой машинууд өлгий зөндөө байд юм бэлээ. Доошоо буугаад ирэхэд нэг ингэж харагддаг юм байна. Үгүй. Малчин оргил тэр уулын дээрээ гараад малчин оргил. Тэрэн дээр гарах юм бол 4050 м далайн түвшнээс дээш. Одоо хэдүүлээ нэг 3000 100 хүрэх газар байгаа хаа. Тэгэхээр 1000 м дахиад дээш л гэсэн үг. Малчин оргил дээр хүмүүс майхан авч гараад тавьдаг юм байна. Гү хаа. Дээр ханж болтгүй гэсэн. Тэр доошоо юур нь очиж үзнэ. За цүнхээ түр үлдээчээ тэгээ доошоо явчаад ирнэ. Тэр мөсөн голыг нь очиж яг дэрэгдээс нь харъя. Яг мөсөн гол руу нь очиж үзнэ. Манай хэд бас
явах гад яараадах шиг байна. Чи ирээд одоо цагч болсон юм шүү дээ. Зургаад харуулаад тэгэл за зэдүүлээ буцгаал гэж байна. Би буучаад ирэх за газ буугаад ирлээ гэж тэгээд газ буугаад явж байна. Мэний нүндүн тач үгийг мэдэхгүй юм л та. Ишиг одоо юу гэдэг юм бол амтны мөр байгаа байхгүй юу? Ингээд дотор нь чигт нэг амтан л байд юм шиг байна. Энэ доошо буугаад ирсэн чи салхи малх багтай. Тэгээд ногоо могоо нэх гоё. Их л гоё газар байна да. За ойрхон юм шиг харагдсан чинь доошоо нэлээд явд юм биш үү? Тэгэж яг нөгөө хойноо нөгөө идэж үлээж байгаа болохоор газ явахгүй болохгүй гэлтэл яарал явж лээ. Бисээ доошоо бараг 10 минут тасралтгүй бууж шүү дээ. Доошоо ингэж харагддаг юм байна. Нилээн чулуу ихтэй болоод нөгөө нэг голчм болохоор ингэж урж ирд юм байна. Мөсөн гол нь доошоо ер нь бараг хайлчт юм уу? Тэгээ одоо доошоо уурсаад хаа үрдгийг нь бол мэдэхгүй байна. Цаашаа уурсдаг байж магадгүй. Тэгээ одоо энэ хойно харагдж байгаа нөгөө Ботаны мөсөн гол, Александрийн мөсөн гол өдргээ тэгээд байгаа штэ. Энэ болохоор сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй хайлж байгаа гинэ. Тэгээ судлаачид юу гэж таамаглалт дэвшүүлсэн бэ гэсэн чинь яг ингэж сүүлийн 5 жил тайлж байгаа шигээ хурдтайгаар хайлах юм бол 2090 он гэхэд ер нь бол энэ Ботаны мөсөн гол энд байгаа мөсөн голнууд бүгд хайлж дуусна гэж үзэж байгаа юм. Би ч одоо 25 настай гэдэг чинь ойролцоогоор наваа нэг 90 хүрв. Хэрвээ би 90 хүрвэл энэ мөсөн гол байх үгүй нь эргэлзээтэй юм байна. Хэрвээ энэ мөсөн голод байхгүй болчих бол Алтай таван богд одоо харагдаж байгаа шиг ийм гоё үзэсгэлэнтэй харагдах болов гэдэг нь бас эргэлзээтэй юм байна. Зүлэг яваад тэгээд гол урсаад ягаан цэцэгнүүд ургацсан. Тэгээ энэ бүгдээрээ нийлжээж яг Алтай таван богдыг ийм гоё харагдуулж байгаа гэж би бол ойлгоод байгаа. Цас нь байхгүй болцсон байна гэж төсөөлөх юм бол надад бол тийм амар үзэсгэлэнтэй бол харагдахгүй болов гэж бодож байна. Тэгэл нөгөө нэг ярьдаг дэлхийн дулаалтай холбоотой зүйлс байх л та. Бага дээр нь ямар тач үзлээ тэгээд ойрын хэдэн жилдээ дараа жилээс эсвэл 2 жилийн дараа ч юм уу ер нь ирж ахиад Алтай таван богдыг үзнэ гэж шийдвэр гаргалаа. Энэ доошоо ингээ уруудах юм бол би ойролцоогоор бас ахиад нэг 5,000 орчим ч юм уу уруудах юм. Рүүгээ очих боломжгүй юм байна. Голтой байна. Гол дээр очиод би юу харуулах вэ гэсэн чинь сүүн гол шиг л тийм зүйл харуулах юм. Тэгээ хойно хүмүүс үлээлгдсэн болохоор ер нь батсан дээр юм байна да. Дэшигээ буцаад өгсөй дөө. Яа. Энд дэш өсөж ямар амар юм бэ? Замынхаа талд жараг өчж зүрх дэлбэрч шүү дээ. Айгу огцсон. Ахын дусаано танардан үдиhän nimen di hurge Ахтунар сайно сайхан өдөр бүгдэрэн чог бүгдэрэн сайно миний сэтгэл тадатава хой сайхан өдөр нэг доод гажаран шууд жогож өгдөө тиймэрэн самаагаа уучир яптар өдөр болгон намайг зов Одоо юуч боддоггүй юм сайхан андер хажууд бан Надад ч бүжиг янаад санаа зовоод юу ихэн бай Тэгээ сайхан өдөрнө